За шинэ мөрөн худалдааны төв маань одоо шатсан, галд автсан. Энэ бол гамшигын хуулиараач тэр энэ бол аюулт үзэгдэл. Өөрөөр хэлбэл галын галт төмрийн холбоо гэх асуудал бол аюулт үзэгдэлд ордог. За хохирогчтой асуудал байгаа. Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын шадар сайдтай хийсэн албан ёсны уулзсан дээр бас энэ асуудлыг хүндсэн. За Монгол Улсын ерөнхий сайд бол шадар сайд албан ёсоор бас энэ хохирлыг барагдуулах, мөн одоо гадны нөхцөл байдал дүгнэлтийг үндэслэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг бол Монгол Улсын шадар сайдад бас үүрэг болгосон, чиглэл болгосон. За хэд хэдэн асуудлыг хүндсэн. Нэгдүгürt бол арилжааны банкуд дээр байгаа 5 орчим төгрөмний зээлтэй холбоотой асуудал байна. За энэ дээр бол хүүг зогсоох асуудлыг бол нэг яралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Форс мажор буюу одоо давгч хүчин зүйлтэй холбоотой асуудлууд байдаг. Иргэд маань огсон иргэд маань Монголын үндэсний худалдаа ажилтны танхимд хандаж одоо Монгол Улсын иргэд бүгдээрээ л мэдж байгаа учраас форс мажор буюу одоо давгч хүчин зүйлийн гэрчилгээгээ яралтай авах хэрэгтэй. За үүний дагуу бол банкндаа хандаад зээлийн хөг зогсоотой холбоотой асуудал руу орох хэрэгтэй. Арилжааны банкуд хувийн эзэмшилд байгаа. Энэ бол арилжааны банк гэдэг бол хувийн эзэмшлийн асуудал. Тэгэхээр банкудад хандах асуудал дээр бол Монгол Улсын засгийн газар бас дэмжиж тусалцаа үзүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. За хөдөлмөр эрхлэлийг дэмжих сан би өнөөдөр энэ иргэд маань халамж руу шилжиж болохгүй хөдөлмөр эрхлэлийг дэмжих хэрэгтэй Монгол Улсын засгийн газар. Тэр утга агуулгаар бол хөнгөлөлтөд зээлийг олгох тусалцаа дэмжлэг үзүүлж бас хөтөлбөрүүдэд хамруулах шаардлагатай байгаа. Ажлын байрыг бий болгож өгөх шаардлагатай байгаа. Лангуунаас авахуулаад одоо худалдаа эрхэлж ирсэн хүмүүс учраас үргэлжлүүлэн энэ хугацаанд худалдаагаа эрхлэх боломжийг нь хангах хэрэгтэй асуудал байгаа. За аймгийн онцгой комисс магадгүй нөөц хөрөнгө нь энэ хохирлын хэмжээг давж дийлэхгүй байгаа тохиолдолд улсын онцгой комисс Монгол Улсын засгийн газрын нөөцөөс тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулахтай холбоотой асуудал дээр тус дэмжиж ажиллаач гэдэг ийм саналыг бол албан ёсоор өгсөн. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн манай дийлэнх нь эмэгтэйчүүд за ар гэрийг бол энэ эдийн засгийг бол эмэгтэйчүүд маань авч явж байгаа өөдөлтөй. Бид нэр энэ эмэгтэйчүүдийн асуудал энэ хохирогчтой асуудлыг бол яаралтай шийдвэрлэх ёстой. Энэ бол улс төрчин сэдв биш. Зарим улс төрчлөлтүүд орж иж байгаа шиг байна. Тэгэхээр бид нар цаашдаа энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ялангуяа одоо хохирогчдын төлөөлөлтөд уулзсан, тойрог сонгоцсон гишүүний хувьд бол энэ дээр бол цаашдаа шуурхаалan ажиллаж эцсийн үр дүн гаргахын төлөө бас ажилланаа. Өчигдөр би одоо Улаанбаатар хотод ирлээ. Тэгээ өнөөдрөөс бол ингээд алтан бичгийг бол хөдөлмөр эрхлэлийг дэмжихсэн гэр бүл хөдөлмөрийн Монголын яам. За Монгол Улсын шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн дарга Амар сайхан, Монгол Улсын ерөнхий сайд Улсын намсраа Оюутан, Монгол банк гэх мэтчлэнгээр одоо асуудлыг бол хөндөд цаашдаа явахаар төлөвлөд ингээд алтан бичиг төлөвлөлтөд гараад эхний үр дүнгууд бас гараад албан танилцуулгуудыг Монгол Улсын ерөнхий сайд шадар сайд танилцуулаад ингээд явж байгаа гэдгийг бас надтай уулзсан 260 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөд бас хэлхийг хүсэж байна. Тэгээд цаашдаа хохирлгүй бизнес эрхлэх дэмжих тал дээр бол бид нар дэмжиж ажиллана гэдгийг та бүхэнд бас хэлье.